Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. За, Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэнд хүргэе. Бид энэ 7 хоног хайр сэдвийн хүрээнд эртний грекийн нэршлүүдтэй хамт Библийг судалж байгаа. За, тэгвэл өнөөдөр бид Эрос буюу хос хоёрын хайрын талаар Библиэд бидэнд юу хэлдэг талаар суралцах нь, тэгээд эзний үнэн байдалд суралцах нь гэсэн сэдвийн хүрээнд өнөөдөр суралцах нэ. За, тэгээд үгийн цаг руу орохоос өмнө хамтдаа эзний өмнө ирээд магтцгаая. Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж
Би махбат минь таныг хүссэн тэмүүлж байна. Дуурал 63-ийн 1. За. Өнөөдөр бид нар хамтдаа 1-р Иохны 3-ын 18 дахь ишлэл буюу үгээрч, хэлээрч бус харин үйлдэлээр ба үннээр хайрлах гэсэн ишлэлийг хамтдаа авалцсан. За тэгээд нөгөө Валентины баяр гээд одоо залуусын маш их тэмдэглэдэг. Залуу гэхгүй бие биентэй хайртай хосоодын тэмдэглэдэг. Хайрын төлөө юу хийх ёстой байдгийг, хайрыг хэрхэн дэмжих ёстой байдгийг, хайр одоо юу гэдгийг те бие биендээ юу өгч чаддгийг, хайрын эсрэг юу хийгээд нэмэргүй байдгийг гэдэг ч юм уу те. Маш олон агуу түүхийг агуулсан суралцах боломжтой тийм залуу насндаа магадгүй илүү одоо бүр юу гэдгийг хүнээ олоогүй байхдаа бас илүү суралцж явах юм бол амьдрал олон зүйлийг тойрж гарч бас давж гарч бас ойлгож гарах тийм ухаан болох тийм гайхалтай Христ итгэлийн түүхэлтэй энэ бол. Тэгээ өнөөдөр бид нар хамтдаа бол энэ түүхийн талаар янз бүрийн ярианы хүрээнд Эрос гэдэг үгтэй холбоотойгоор энэхүү ишлэлийг аваа гэж бодож байна. За яг хаа Эрос гэдэг хайрыг бол үгийг бол бид нар бол бүгдээрээ бол ерөнхийдөө бол гатарлж байгаа. За тэр нь ямар утгатай ингээд үг вэ гэхэлэр ер нь бол хүмүүс ингэж хэлж байгаа. Ер нь бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын бие махбодын сексийн харилцааны хайр гэж. Хүмүүс тэр талаас нь илүү их тайлбарлаж бие биеийн лугаа татагдах, бие одоо бие биенийгаа хүсэх, дур хүсэл, ачаал тэрнтэй холбоотой гэж илүү их тайлбарладаг бол яг үнэндээ грек утгыг бид нэр илүү сайн харах юм бол амьдрах хүсэл, амьдрахад нь туслах байдал, бас бүтээлч байдал, бие биенийгаа амьд байлгах тэр одоо зүйл те хүн амьд байгаагаа мэдрэх гэдэг ч юм уу те эсвэл хүн амьдралын нэг хэсэг болох үр удмаа үлдээх гэдэг ч юм уу те энэ гих мэт их олон үгүүдтэй бол хамаардаг байна. Тэгээ ямар ч ч гэсэн энэ үг бол үйлдэл шаардсан үг байдаг бөгөөд энэ үгийн талаар хэрвээ Есүс Христээс гээд асуух юм бол Есүс Христ одоо энэ үгийг маш илүү ингээ гүн гүнзгийгээр сайн тайлбарлаж өгсөн байдаг гэдэг бол бид нар Библиэс олон газраас харах боломжтой байна. За тэгэл хүмүүс ингээл ярих гэдэг байхгүй. Өөрөө туулсан юм аа л хүн аяга сайн мэдтiin гэж. Тэнгуут Есүс Христ гэрлээгүй. Тэнгуут хүмүүс тэр гэрлээгүй юм чи яаж мэдв? Хэрвээ тэр гэрэлсэн бол заа. Магадгүй нэг эмэгтэйг хайрлах хайранд нь юу тохиолдох учрыг гэдэг талаар ярих байсан болов уу гэж хүмүүс бол ярих гэдэг. Тэр ямар Соломон шиг ямар 1200 их нэртэй байсан биш гэж зарим хүмүүсээс ярих гэдэг. Гэтэл тэр бол эхнээсээ байсан нэг. Ихэнд үг байсан, үг нь бурхантай хамт байсан. Үг нь өөрөө бурхан байсан мөгөө түүнгүүгээр бүтээгдсэн зүйл энэ дэлхий дээр нэгч байхгүй гэж. Тэгвэл би өнөөдөр Есүс Христийн талаар ингэж танилцуулбал та нар түүний эсрэг хэлгүй байхгүй болно гэж. Тэр бүх эмгтэйгийн нулимсыг асуудлыг, тэр бүх эрэгтэйгийн зовлон шаналлыг сонссон байвал яах вэ? Харсан байвал яах вэ? Тэдэнтэй хамт байсан байвал яах вэ? Тэдэнд зааж сургаж, тэднийг удирдах, тэднийг тэр бүхнээ давж гарахад нь заримд нь тусалж, зарим нь түүнээс алдагдан алга болж, живхийг харж харамсаж, тэдний төлөө бүхнийг хийж эцэст нь бүр 2000 жилийн өмнө загалмаа дээр хадагдан алагдаж Есүс Христ хүмүүсийн төлөө хийж өгсөн тэр хайрын бас нэг хэсэг нь хүмүүс бие биенийгаа үргэлжлүүлэн амьдрах үедээ хэрхэн хайрлаж, зориулах талаар үлгэр жишээ болсон байвал яах вэ гэж. Тэгэхээр бид нэг зүйлийг маш сайн ойлгож авах хэрэгтэй болж байна. Валентины өдөр ингээд их хвчлийн ингээд хайр майр бэлэг мэлгийг маш их чухалд тооцож ингээд мэдрэмжээр бас ингээд хэмжих гээд бас сүүлийн үед бол бүр өрсөлдөөнөр Валентинээр ганцаараа байж л тань шүү дээ. Гинэ. За тэгээд Валентины дараа одоо тэгээд яах гэдэг юм те. Ганцаараа байх ичгэвтер. Тийм. Хүн ганцаараа байх нь зохисгүй бөгөөд түүнд туслагч хэрэгтэй гэж бурхан бүтээсэн. Тэнгуут хүмүүс нэг эмгтээчүүд ингээд туслагч болох гэж дайраад байдаг те. Гэтэл үүндээ түүнд туслагч хэрэгтэй гэдэг үг нь юу гэсэн үг гэхээр түүнд тусламж хэрэгтэй гэдэг үгийн утга явж байгаа шүү дээ. Тусламжгүйгээр тэр нэг ганцаараа байж исэн эр хүн чинь явцгүй юм байна. Боломжгүй юм байна гэдгийг бурхан харсан учраас эмгтээ хүнийг бүтээж өгсөн гэж. Тийм учраас бурхан эр хүнийг амьд
амьдрдаг утга учиртай байхын тулд эмэгтэй хүнийг бүтээж гисэн бол эмэгтэй хүн бурхан өөрийнх нь амьдрал хамгийн хэрэгтэй гэж бодоод өөрийг нь ганцаараа байж болохгүй гэдэг. Тэгээд өөртөө хамт хин нэгэн байх ёстой гэдэг эмэгтэй хүнийг бүтээж гисэн гэдгийг Библиэс тэр өнцгөөс нь илүү олж хардаг байв. Их зүгээр гэж бол бодож байна. За тэгээд ер нь бол бие махбод сэтгэл зүй бүх талаар бол энэ хайрын талаар бол юу гэж ярьж байгаа гэхээр хүмүүсийн ингээд яг хосод өгөгдсөн харилцаа гэдэг талаасаа илүү яригдчих байгаа. Хүмүүс бие биенийгээ хайрлах янз бүрийн хайрууд байна шүү дээ. Тэ? Гэхдээ энэ үг нь болохоор яг хосуудад эрэгтэй эмэгтэй хүмүүст илүү өгөгдөг гэдгийг бид нар бодож байгаа шүү дээ. За одоо тэгэхээр яаж юм гэхээр ер нь бол нэг зүйлийг бид нар санах хэрэгтэй. Хүнд ингээ хайртай гэж хэл. Хайртай гэж мэдж байгаа үстэй гэж хэл. Эсвэл ингээд хүмүүс нэг нэгнийхээ төлөө хийж өгсөн зүйлүүдээ тэгээ энэ хайр биш юм бол юу юм гэж өөрийнхөө ойлголтыг тулгах зэрэгтэй. Би чамайг юугаас дутаагаагүй. Тэгээ энэ хайр үстэй гэж хэлэх юм бол энэ маш их юм хэцүү байдаг. Биднэрт нэг нэгнийхээ бүт яг ингээд нэг мах бодийн тал байх. Нэг нэгнийхээ хайрынх нь одоо маш том хэсэг байх, амьд байх хэсэг нь байх. Амьд гэдгээ мэдрэх, амьдарч байгаа утга учир өгж байгаа хүмүүс нь эргүүлээд өөрсдийг нь хайрлаж байгаа тэр зүйлийг мэдрэх тийм хэрэгтэй байдаг гэдэг бид нар бодох хэрэгтэй. Бид нар ингэж ярьдаг штэ. Үгээр бас хэлээр бас харин үйлдэлээр ба үннээр хайрл гэдэг энэ дөрвөн үг байгаа байхгүй юу? Үг, хэл, үйлдэл, үнэн гэсэн энэ үгүүд байгаа. Хамгийн сүүлд нь хайр үнэн биш бол янз бүрийн үйлдэл нь утга учиргүй болчихж байгаа. Тэгэд ард нь үйлс байхгүй бол янз бүрийн үг хэлэх нь утгагүй болчихж байгаа. Тэгэхээр бид нар ингээд нэг зүйлийг маш сайн бодож явах хэрэгтэй л болж штэ тий. Үйлсгүй итгэл бол хүмүл юм а гэдэг шиг. Ер нь бол тэгээд үйлдэлгүй үг хэлтэй бол тэр яг бас жинхэнэ хайр бол биш ээ таарна. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн нэвтрүүлэг дээр 4 жил ажиллах боломжийг бурхан надад олгох үед тэр хүмүүс биднийг бодох юм бол нэг сонсохгүй штэ тий. Тэгээд тэр хүмүүс өөрийнхөө бие биендээ хайртай гэдгийг бие биендээ сэтгэл гаргаж байгаа гэдэг тэр одоо гэдгийг минийхаар их цөөхөн харагдаад байгаа боловч тэр цөөхөн харагдж байгаа тэр дохооны хил дотроо өөрийнхөө нүүрний ховрол биеийн хөдөлгөөн бүх зүйлээ ашиглан одоо бүх төр сэтгэл үйл хөдлөлөөрөө үйлсээрээ би ингээд чамд хайртай шүү би байгаа шүү чамд те тэгээд би чи надтай ярих үед би чам руу яг бүтэн харж байдаг гэж энэ сонсголын бэрхшээлгүй бид нар болохоор ингээд хажуу тийшээгээ хараа байжсэн чи утсаа ингээд ухчихсан ч гэсэн дуу хоолойг нь сонсож байгаа болохоор ингээд өөрсдөө сонсож харин сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд тэр дохойг бүрэн ойлгохын тулд ингээд харж байгаа байхгүй. Тэгээ би тэрийг харахтаа үнэхээр ингээд хайр урж байгаа байхгүй. Олон хосууд тэр нэвтрүүлэгт орсон. Тэгэл ингээд тэ би эфир дотор ингээд ганцаар ингээд суугаад ингээд тэдний яриа ингээд сонсож явах үедээ тэд нар ингээд тэ өөрийнхөө үгийг өөрийгөө бүрэн ойлгуулахын тулд ингээд хайртай хүнтэйгээ хамт нэг нэвтрүүлэгт ороод тэрүүгээрээ бахархаад ингээд сууж явахдаа тий ямар их одоо үйлсийг үйл хөдлөлийг одоо харуулж байна. Нэг үг хэлэх гэж, нэг өгүүлбэр хэлэх гэж, нэг ойлголтыг хэлэх гэж. Тэгээ би тэрийг харж байхдаа бол нөгөө нэг тий үгээр ш үйлдэлээр хайрлна гэдэг чинь жинхэнэ энэ одоо энэ юуны хэл дээр гарт юм байна да. Тохойны хэл дээр гэж бол бодож ирсэн. Тэгээд бас нэг яриа ингээд яг ингээд ярихад нэг ийм дуу байдаг штэ нөгөө. За баяр цэцгийн дуу штэ нөгөө. Хайрыг олохоос илүү юу лээ? Хайрыг олохоос илүү хайрлаж явах хэцүү гэж. Тэ? За манайх нэг айгүй бол аялж байгаа хаа. За тэгэхээр илч яхан биднийг хайрын жинхэнэ шалгуурлуу одоо ингээд чиглүүлж байна. Хүй хай. Хөөй хайр бол ингээд хилдэг ингээд зүйл биш ээ. Хайр бол ингээд нэг юм хайрладаг өдөртөө хайрладаггүй өдөртөө тийм зүйл бол биш ээ. Хайр гэдэг бол өдөр болгон хайртай сэтгэлийг хайртай хүнээсээ өөрт намайг хайрладаг юм байна. Намайг гэдэг юм байна. Надад хамаард юм байна. Надгүй болохгүй юм байна. Тэ миний тусламж хэрэгтэй юм байна. Тэгээд би нэг хэсэг юм байна энэ хүний гэдгийг мэдэрч бас тэрийг мэдрүүлж амьдрах нь энэ өөрөө хайр юм байна гэдэг талаар болж байна. Хайр бол ерөнхийдөө бол сайн Библиэс ингээд суралцаад ингээд харах юм бол жижиг анзааргаас эхэлдэг байхгүй. Тэ? Тонгохт нь ширээний буланг дарж өгөх, гутлыг нүдэж өгөх, тэ? Машин замаар гарах үед ингээд хөдөлж өгөх, тэ?
өөрийнх нь нөгөө нэг юу гэдгийг өөрөө зүгээр гисэн ч гэсэн өөрийнх нь өргөж явах хэрэгтэй ачаанаас их ачаа болоод эхлэх юм бол өргөж өгөх гэдэг ч юм уу те. Тэгэхээр бид нар самар хүнээс бид нар бас олон зүйлийг сурах боломжтой гэдэг Библиэс авс бид нар хардаг штэ. Самар хүнээс юу хардаг гэхээр тэр бусдын шархыг харчаад зүгээр яваад өнгөрч байгаа байхгүй. Тэгээ хайр гэдэг бол өөрөө юм үйлстэй байхгүй. Тэгэхээр бид нэр яг энэ тэр самар хүн шиг ингээд анзаарчаад харахгүй өнгөрдөг хүмүүс ерөөсөө биш байя гэж те. Тэгэхээр ингээд ялангуяа би хосоодод ингээд хэлмээр байна те. Сүүлийн үед ингээд анзаарсан ч гэсэн за ууртаа байгаа. Миний тусламж хэрэггүй юм шиг байгаа. Би хийж өгöd нэмэргүй юм шиг байгаа ингэж өөрийгөө тэр талаас нь илүү ингээд юу гэдгийг сумлж гэж одоо хэлээ л та би одоо те. Ингээд улам бол ингээд хайраа ингээд хөргөх холдуулах зүйл хийхээ орно. Хурдхан уучраалаа. Хурдан хэлээ. Юу бодож байгаагаа хэлээ. Надад бас таалагдаагүй гэдгийг хэлээ. Би бас гомдсон гэдгээ хэлээ. Хооштой ингэхгүй бай гэдгээ хэлээ те. Хин нэг нь уучлах байх нь бас чухал биш юм байна. Хооштой яах вэ гэдэг нь маш их чухал юм байна. Бас яагаад ингэж юу гэдгийг ойлгох нь чухал юм байна. Яагаад ингэж байдгийг ойлгох нь чухал юм байна гэдэг ч юм уу. Бид нэр ийм хайрын ийм зүйлүүдийг маш сайн хэрэгтэй л болж байгаа юм л да. Тэгэхээр ерөнхийдөө бол Христэд итгэж хүмүүс нэг нэгнийхээ хайрыг ингээд энэ дэлхийн нийгмийн эсвэл энэ эргэн тойрны хүмүүсийн хайрын ойлголтоос өөрөөр хайрлах гэж оролдож тэгээд Бурханаас тэр өөрөөр хайрлахыг сурах гэж оролдож байгаа яг энэ үед нь биенийхээ маш сайн урамшуулж Бурханы өмнө зүв байх гэж хичээж байгаа хайрыг зүв авч явах гэж хайрыг эрүүл хайрыг бас юм гахамшигтай те авч явах гэж хичээж байгаа энэ дээр нь биендээ маш их юм тусалж дэмжье гэж бол уриалмаар байна. За нэг юм Йохан хэлэхдээ төр төрийн сэтгэл хөдлөл бол харин тууштай үйл явдалтай үргэлжилсэн хайрыг энд бол онцолж байгаа гэдгийг бол хэлж байгаа. Үг хэлээрээ биш харин үйлдэл үннээрээ хайрлаа шүү гэж те. Үйлдэл ходол байж болдог байх нь шүү дээ. Тийм болохоор ингээ дандаа ходол үйлдэлийгээ дандаа өөртөө тохируулаа явах юм хэзээ нэгэн цагт тэр үйлдэлүүд чи бүгдээр нь ямар нэгэн байдлаар нэг юм хүүтэн зэврүүн байна гэдгийг хүн ойлгох болно. Тэгээ хүмүүс бол тэр хүнийг бүр ганцаардуулна шүү. Чамд чи юу гэсэн үг юм хайргүй гэж бодоод байгаа юм өөртөө. Надад энэ тэгж мэддэг дээ. Гү чамд хайртай болоод билег авч өгч байгаа шүү. Ингэж өгч байгаа шүү. Тэгж өгч байгаа. Ингэж өгч байгаа шүү. Ингээд байдаг. Тэгтэл тэр үйлдэл ходол байх юм бол энэ маш хайртай зүйл болж байна. Тиймээс үгээр хэлээр шарын үйлдэл бас үннээр хайрлахад биенийгаа эхнээсээ сургая. Нэг нэгнийгаа өөрийнхөө өмнө үнэн байх боломжийг олгоё гэж. Тэгэхгүй яг өөртөө зохирсон өөрийнхөө үнэн гэж бодож байгаа зүйл рүү ойртуулах гэж оролдох юм бол нөгөө үнд чинь бас бурхан ойлгож гэсэн үнэн байгаа шүү дээ. Есүс Христ бол аврал гэдгээс өөр бас амьдрал олон жижиг үннүүд бас явж идэг. За тэгээд хэрэг зөвхөн өөрийнхөө үннийг нэгдүгээрт өөрийнхөө мэдрэмжийг өөрийгөө нэгдүгээр таах юм бол хүсснээр чинь насан туршдаа хийгээд өгч магадгүй чамд хайртай учраас. Гэхдээ тэр өөрөө чамаас хайрыг мэдрээгүй насан туршдаа амьдрах эрсдэлтэй гэсэн үг болж байна. Тиймээс бол Эрос гэдэг энэ үгийн нэг утга учир нь гэхээр амьдрах хүсэл, амьдруулах хүсэл, амьд байгаа мэдрэх хүсэл, бүтээлч байх, эрч хүчтэй байх, миний төлөө хин нэгэн байдаг. Яг минийх гэж одоо тэ энэ олон 7 тэрбум хүн дотроос минийх гэж намайг харах гэж яадаг, надтай хамт байх гэж яадаг, намайг ярьж явдаг, намайг хадгалж, намайг сэтгэлдээ тээж явдаг. Тийм нэгэн байдаг гэсэн энэ хайрын тухай яриа гэдгийг бүгдээр өнөөдөр ойлгоод байна. Тэгэхээр нэг санвартан Валентины ойлгож үйлцэн хайр нэг өдөр цэцэглээд маргааш нь мартагдах хайр байгаагүй. Тэр бас мэдээж Христэд итгэж хүмүүсийн нэг нь шүү дээ, тий. Тэр бас Христэд итгэж хүн хайрыг юу гэж ойлгоод хайрын төлөө юу хийж чадах вэ гэдгийн бас нэг гэрчлэл, бас нэг жишээ байхгүй. Тэр мэдээж хизээч Иесусийн хэмжээнд очихгүй хайрыг заах тал дээр бол. Гэхдээ хайрын төлөө хүн юу хийж чаддаг вэ? Ялангуяа Бурхныг мэддэг хүн хайрын төлөө, хайрыг одоо хадгалахын төлөө, хайраа хүмүүс авч үлдэхэд нь бусдын төлөө юу хийж чаддаг вэ гэдгийн нэг том жишээ шүү дээ. Харин бүхэл бүтэн амьдралын туршид үргэлжлэх хайр бидний юм одоо бол байна. Бид нэр алдсан цаг хугацаа хичнээн урт байсан ч гэсэн үлдэж байгаа цаг хугацаанд бид нэр богино байсан ч утга учиртай гүн гүнзгий байх бол боломжтой.
Тиймээс үгээр хэлсэн хайр мартагдаж болгоч үйлдэлээр харуулсан үнэн хайр зүрхэнд үлддэг учраас зөвхөн өнөөдөр биш. Өдөр болгон хамтдаа одоо Иохны 3:18-аар бүгдээр ингээд Андреа бурхан хүн төрлөختнийг шүүх гэж биш. Харин аврах гэж хүүгээ явуулсан. Өнөөдөр уцаа хойшин тавиад хайртай хүнээ чин сэтгэлээс сонсъё. Сонсох бол хайр хамгийн энгийн атлаа хүчтэй хэл гэдгийг та нар ойлгох болно. Тэгэд бас сонсголын бэрхшээлтэй иргэдийн тэр хөө үйлдэлийг та хүн бас бодоосоо гэж бол хүсэж байна. Та бүх төр сэтгэлээрээ шүү. Тэгээ өөртөө хайртай босч хайртай хүнийхээ төлөө бодит зүйлийг бүгдээрээ хийгээд үзье. Тэгэхээр бид нэр өөрт ингээд таата босч заавчлаа таата босч. Эхэндээ ингээд танд ингээд духгүй те би тэгмэргүй байна. Би чин намайг хүндлэх юм бол би хүндлэмээр, намайг хайрлах юм бол би хайрламаар. Одоо та хоёр хэд нэгэнд хос болсон бол өөрийнхөө одоо таата байдыг нэгдүгээрт биш те та хоёрын хоёулангийн төлөө таата байдлыг нэгдүгээрт үзэх ёстой шүү гэдгийг хэлмээр. Жижигч бай, томч бай. Хамгийн гол нь үнэн хайр үйлдэл дагуулах юм бол тэр хайр бол жинхэнэ хайр байдаг юм шүү гэж. Амен. Итэнд хайртай Өшөлтөн намайг орхихгүй Өшөөдрүүд гараас минь татвсан Өглөөс эрэхтэр мөчөөс эхэлж Үдэж хэвтэх хүртээ Би бурхны сайн сайхны дуулнаа Андэрлийн туршид тайтгэж Үнэн сэтгэлээр надад сайн хандаа Амсгал авах хорон бүхэн Ми бурхны сайн сайхны дуулнаа Алтан хөлөө Таны духован би хайртай Гүн харанхуй Өрхинч биш та дэргэд минь байна Та бол абын гэдгийг би мэднэ Найз минь гэдгийг ч мэднэ Би бурхны сайн сайхан дууландраа Андэрлийн туршид тайтгэж Үнэн сэтгэлээр надад сайн хандаа Амсгал авах хорон бүхэн Би бурхны сайн сайхны дуулнаа Сайн сайхан намайг даавна Сайн сайхан намайг даавна Хэндэрэми таны ватурги хэндан бүхнэрги Сайн сайхан намайг даавна Сайн сайхан намайг даавна Сайн сайхан намайг даавна Хэндэрэми таны ватурги хэндан бүхнэрги Сайн сайхан намайг даавна Андэрлийн туршид та итгэж Үнэн сэтгэлээр надад сайн хандаа
Амьсгал авах орон бүхэн би бурхны сайн сайхны дуулнаа. Halleluja. Andelig torshta itkens unsetigde unsetigde nadet san khanda am sadava khoron ukhinde bi burkhni san sahni dulna bi burkhni san sahni dulna. Amen, 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 amen. Амен. Бид өнөөдрийн үгийн цагаараа 1-р Иохан 3:18 үгээрч бус, хэлээрч бус, харин үйлдэлээр ба үннээр хайрлая гэсэн ишлэлийн дагуу бид суралцлаа. Тэгээд Исая номонд Ишая иш үзүүлэгч өөрийн хүмүүсийг хайрлаж байгаа Бурхны зүр сэтгэлийг хараад сүд залуу сүд бүсгүйгээ хараад баярладаг шиг гэж зүйрлсэн байдаг. Тэгээд бид шаналсан зүрхтэй гэдгээж хүлээстэй хүмүүсийг чөлөөлөн гашуудагсдыг тайвшруулж үүгээрээ Бурхныг алдаршуулан амьдрах учиртайг бас Исая номонд сануулсан байдаг. Тэгээд бүгдээрээ хамтдаа эзний өмнө ирээд залбирцгаая. Орчлын ертөнцийг бүтээсэн бидэнд хайрыг өгсөн бидний хайрладаг их эзэм танд баярлалаа. Энэ цаг мөчтөн өнөөдөр Монголын бүхий л хотуудын төлөө, бүхий л хайр хэрэгтэй байгаа хүмүүсийн төлөө, бас бусдыг хайрлаж байгаа хүмүүсийн төлөө залбирахыг хүсэж байна. Та бидний хайрыг төгөлдржүүлж, бидний хайрыг зөвхөн үг хэлний бус харин үйлдэлийн үнэн хайр болгож өгөөч гэж таньсгууж байна. Тийм хайрыг хайрлаж байгаа хүмүүсийн үн цэнийг ойлгож мэдж, тэднийг урамшуулж, тэднийг хайрлаж, тэднийг зөвхөрөхгүй, тэднийг бас шаналхгүй, бас шархдахгүй байхад нь бид бас анзаарахдаа эргэн тойрондоо биеиндээ халамжтай анхааралтай амьдрахад та тусалж өгөөч. Бидний хайрлаж байсан бүх хүмүүст баярлалаа. Тэгээд эзэм өнөөдөр энэ цагт Монголын бүхэл гэр бүлүүдийг өрөөж байна. Та тэднийг ивэж өрөөж өгөөрэй. Та тэдний хамтдаа энэ амьдралыг туулж бие биенийгээ үнэхээр чин зүрх сэтгэлээс хайрлахад нь та тусалж өгөөрэй гэж тасгууж байна. Тэдэнд хэрэгтэй үед хүмүүсийг илгээж тэднийг ятгуулж тэднийг урамшуулж өгөөрэй. Бидний хайрлаж бидний бүхий л амьдралыг бидний бяцхан хүүхэд байхаас өсөн буурал хүртэл гар дээр авч өгдөг Бурхан эзэн минь танд даатхан залбирлаа. Есүс Христийн нэрээр. Амен. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа иргэд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.